За, миний нэрийг Отхон Төгс гэдэг. Манзарагчийн Отхон Төгс. Би Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимд профессорын албан тушаал дээр ажилладаг. Эдийн засгийн экономикс заадаг. Монгол Улсын их сургууль ер нь 95 оноос хойш багшилж байгаа. Дундаа бас жоохон завсарцсан учир нь магистр хамгаална, доктор хамгаална гэдэг Англи, Манчестер их сургууль, тэгээд Америк, Колумбia их сургууль энтерт яваад тэгээд аваа нэг жоохон сурч боловсарч ирээд тэгээд одоо их сургуульд аль болохоор дэлхийн түвшинд яаж заадгийг экономиксын тэр хичээлийг тэгээд заахыг хичээж байгаа. Хажуугаар нь багш хүн юм чинь хамгийн гол ажил нь багшлахын хажуугаар судалгаа хийхийг зорддог. Тэгээд судалгаа аваа хийхийг зорж байгаа. Тэгээд судалгааны манай ажил нэг 5-6 жил завсарцсан. Яагаад тэгэхээр Монгол Улсын их сургуульд тийм дэд захирал энтер гэсэн албан тушаал дээр ажиллаад тэгээд нөгөө захиргааны ажилд ингээд орчхоор судалгаан зарцуулах цаг байхгүй нэг жоохон тийм болсон. Тийм учраас энэ захиргааны ажил аваа сайн явуулж ажил жоохон цэгцэрсний дараа өгөөд одоо багшийн ажилдаа ороод сайхан багшилж байна да. Тэгээ би одоо энэ My Step гэдэг подкастын зочноор оролцох болсондоо их баяртай байна. Подкаст одоо хамгийн чухал одоо медиа мод болсон юм үед залуучуудад хүрдэг. Зөвхөн залуучууд ч биш. Ер нь сошиалд байгаа бүх хүмүүст, Монголын хүмүүст одоо иргэдэд хүрч байгаа энэ далимаар юу хэлэх гээд байна вэ гэхээр аль болохоор л энэ залуучуудад нэг зөв үг хэлдэг, зөв үйл хөдлөлт уриалдаг, зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж явдаг. Тийм хүмүүсийг төлөөлж орцсож байгаа хаа гэж бодсон. Би социализмын үед 10 дугаар анги төгссөн л да. Тэгээд 1986 онд дархан 10 дугаар анги төгссөн. Тэгээд төгсөөд явж байхад тэр үед конкурс эсэлтийн шалгалт гэж одоо өөрөөр хэлбэл дээд боловсрол олох хүний тоол төлөвлөгөөний комиссар шийдэгддэг байсан. Тэгээд чи нэг тийм айхтар мэргэжлээ бас сонгох тийм 100% бас сонголт айгүй мó. Гэхдээ чи чиглэлээ сонгож болдог байсан. Эмчээр явах бол 3 дугаар группээр орж химийн шалгалт ихэвчлэн өгдөг. Эдийн засгаар явах бол 4 дугаар группээр орж тооны шалгалт илүү өгдөг. 2 дугаар группээр бол ихэвчлэн инженерүүд их ордог. Инженер болох хүмүүс математикийн шалгалт суур болгож өгдөг байсан. Одоогийн ЕШ оноо шиг одоо шалгалт шиг. 1-р группээр бол одоо хүмүүнлэгийн хэл, гадаад хэл, харилцаа, сэтгүүл зүй, хэл судлал, орон судлал гэдэг олон улсын харилцаач гэдэг юм тийм мэргэжлүүд ордог байсан. Тэгээ би болохоор нөгөө 5-нд 10 дугаар ингээд огт 5-нд арай гайгүй. Тэгээд инженер бас болохтой жоохон бэрхшээдэг. Одоо инженер хэр нэг эрэгтэй хүний мэргэжил юм шиг тэр үед сайн ойлгоогүй. Тэгээд 4-р группээр ороод эдийн засгийн дархан хотод ирсэн одоо тэр цөөхөн гадаадын хуваарийн одоо нэгийг хамгийн мундаг чухал хуваар болох Москвагийн улсын их сургуульд эдийн засаг улс төр эдийн засгийн ухаанаар сурах одоо политикном гэсэн үг л дээ. Тэрүүгээр сурах хуваар аваад тэгээ явжсэн. Тэгэл тэр үед чинь улсын төлөвлөгөөний комисс гэдэг бол тухайн жил 5 жилийн дараа тухайн хүмүүсийг төгсөөд ирэхэд сурагчдыг оюутнуудыг төгсөөд ирэхэд улс ардын аж ахуйд хичнээн хэмжээний хитэн тооны инженер хэрэгтэй. Инженертэй ямар чиглэлийн инженер хэрэгтэй тэр гэдгийг ингээд тооцоолцоод тэгээ бэлддэг байсан байна л та. Тэр замаар одоо ингээд хуваарил тэр сургууль хүүхдүүдийг сурлагаар нь ингээд ангиллаа явуулдаг байсан. Би болохоор эдийн засгч болох дуртай байсан. Тэгэл эдийн засгч болсон л та. Азар манай ээж бол эдийн засгч биш зүгээр дунд сургуулийн багш нар нэг нь тооны багш нэг нь химийн багш олон жил 30 жил багшилж байгаа тэтгэврт гарсан хүмүүс байсан. Тэгээд бид нар ч одоо Улаанбаатар хот нийслэл хотод маань хүн амын 50% нь амьдран сууж байна. Тэгээ энэ хотыгаа улам сайхан боловсоо гэж хүн болгон л хүсэж байгаа. Цэвэрхэн боловсоо, эмх зэгцтэй байгаасаа эдийн засгийн үр ашигтай бүх үйлчлэгээ үйлдвэрлэл сайхан явж байгаасаа л гэж бодож байгаа. Тэгээ тэрийг одоо яг шинжлэх ухааны хувьд шийдлүүдийг гаргаж өгдөг нэг салбар бол эдийн засаг. Тэгээ тэр дунд хотчлтын эдийн засаг, англиар urban economics гэдэг
том сургуулиудад заадаг л да. Манай Монгол Улсын их сургууль Urban Economics орчлтын эдийн засгийн хичээлийг санал болгодог. Энэ хичээлээр одоо энэ юугаар юу үздэг юм бэ гэхээр одоо хотод тухайн хотод X гэсэн хотод амьдарч байгаа хүн амаас нь хамаарат, хүн амын насны бүтцээс хамаарат хичнээн хэмжээний цэцэрлэг байх ёстой юм. Хичнээн хэмжээний сургууль байх ёстой юм. Хичнээн хэмжээний дэлгүүр байвал тооны дэлгүүр байх ёстой юм. Хэдэн километр уурт нийтийн тээврийн зам байх ёстой. Дугуйны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо хэмжээнээс нь хамаарат хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан зам, гүүр, шат энэ төр нь одоо яаж зохион байгуулагдах вэ? 1 км-т явах тий одоо хичнээн хэмжээний албаны нууцх нь одоо юуны машин одоо бензин түгэврийн газар байх ёстой. Машиныхын тооноос хамаарат энэ төр гэдэг тийм ээ. Тэр нэмийн тооцож өгдөг тэр шинжлэх ухаанаар эднэрийг боддсон байна л да. Гэхдээ ганцхан яг хотчлтын эдийн засгаар биш. Одоо тэгээ байгаль орчны хангаахын энэ төр гэдэг маш олон шинжлэх ухаануудын цогцсон юм нэг юм интердисциплинер гэж ярьдаг. Одоо салбар хоорондын юм шинжлэх ухаанаар энэ хотыг аягүй тийм зөв эдийн засгийн хувьд үр ашигтай, хоттой үр ашигтай, байгаль орчиндөө үр ашигтайгаас гадна хотод амьдарч байгаа хүмүүстэй эдийн засгийн хувьд үр ашигтай тийм одоо зохион байгуулалт юм байна л да. Манай Улаанбаатар хотын хувьд 1990 он хүртэл бий бол боддгийн их тийм төлөвлөгөөтэй цэгцтэй яг хотчлтын эдийн засгийн төр гэж нарийн тооцдгүй байсан байх л да. Тэр нарийн ширээ юм. Гэхдээ бол яг үгээр нэлээд сайн төлөвлөгөөтэй байсан байх гэж бодож байгаа. 90-ад оноос хойш хотын хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн, хөдөөс орж ирж байгаа орчин суугчтэй. Тэгээд хотод бол нэг том эдийн засагт 90-ад оноос хойш болсон юм бол нөгөө Улаанбаатарт маш их хэмжээний нөгөө өмч өвчл явагдсан. Цэнхэр ягаан тасалбараар 1-р шатны 2-р шатны гэдэг тэр бүх өмч өвчл явагдсны улмаас бол яг үгээр нэг тэр хувийн өмчөд тэр цэцэрлэгийн байшинг авцсан хүн бол тэр цэцэрлэгийн байшинг юу ч болгож тэ баар ресторан болгон тэр хүний ирэх болсон. Тэгэхээр бол яг үгээр нөгөө хотчлтын хэдийн хэмжээний одоо зугаа цэнгэлийн газар байх уу, хэдийн хэмжээний хүнсний дэлгүүр байх уу гэдэг тэр нөгөө баланс нь алдагдаж ирсэн гэж би боддتي. 3-дугаарт нь бол Улаанбаатар хот яг ингээд яг дэлхийн одоо цэгцтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тийм хот болж хөгжиж чадахгүй байгаа нь бас энэ менежментийн асуудал байх гэж боддتي. Менежментийн асуудал байх гэж боддتي. Улаанбаатар хотод зориулсан тийм нийслэл хотын тухай нэг хуульч байд юм уу те? Нийслэл хотод тийм байх ёстой. Ийм тэдэн одоо давхраас өндөр байшин барьж болохгүй ч гэдэг юм уу? Юу гэдэг те? Тийм нарийн одоо тийм хууль зохицуулт байхгүй байсан улмаас энэ Улаанбаатар хот бол газар өмчилж авсан, газар худалдаж авсан бүх хүмүүсийн өөрсдийн сайн сайхан байдлыг өөрсдийнхөө л одоо ханамжийг сайн сайхан байдлыг дээшлүүлэх гэсэн тэр л үйл хөдлөлийн дүнд ингээд ийм олон өндөр байшингуудтай, шилэн байшингуудтай юм боллоо л доо. Тэгээд одоо 2020 оноос хойш ингээд 20 он гэдэг чинь 90 оноос хойш 30 жил өнгөрлөө шүү дээ. Тэгээд одоо бол юу явж байгаа гэхээр хотчлт нь улам одоо их тийм баруунж чинь тий. Хүмүүс бол өндөр байшин, үнэтэй машин, хурдтай машин энтрээр явах тэр одоо барууны одоо тэр соёл иргэншил биднэрт эргэл буцалтгүй орсон учраас тийм болж байна. Тэгээд социализмын үед барьсан одоо тийм сонгодог би одоо архитектурын хүн биш л те. Тэгээ сонгодог одоо нэг хэв маягийн одоо барилгуудаа нураах чиглэл рүү хандчихээн. Одоо та бүхэн мэдчихэж байгаа 2019 онд бид нар чинь үндэсний түүхийн байгалийн түүхийн музейг юм нураацсан шүү дээ. Шинээр барина гэдэг. Одоо дуурийн театрыг нураана гэж байгаа. Шинээр барихын гэсэн улсын төв номын сан гэдэг одоо бүр айгүй ховор одоо энэ барилгыг нурааж шинээр барихын гэсэн улсын драмын академик театрыг бас нурааж шинээр барихын гэсэн гэдэг. Тэгээ энэ болгон чи юг харуулж байгаа гэхээр бид нар хотоо нэг хайрлахгүй хотынхаа Улаанбаатар хот гэдэг нь одоо нэг тэ хэдэн жилийн сүүлийн 60-70 жилд айгүй хүчтэй сайхан хөгжиж ирсэн хотчиж ингэж гоё ингэж дүр төрх олж ирсэн. Энэ дүр төрхөө жоохон буулгаж байгаа юм болов уу гэдэгт тэр жоохон харамсаад байна. Нийслэл хотын тухай хууль гэдэг юм нэг сайн боловсруулж мөрдөж ингэж ажиллаагүй сүүлийн 30 жилээс болж бид нар юу болж байгаа гэхээр яг өөрчлөлт хэлтгэр одоо эдийн засгийн хувьд айгүй хохирлоо. Тэр наацхан одоо орчин үед цахим худалдаа үйлчлэгээ ингэж хөгжсөн үед одоо жишээл одоо коронавирус гэдэг одоо бид нар те хэрэг гэртээ хөвчлэн байж байгаа шүү дээ. Ийм үед болохоор яг л цахим худалдаа, цахим хүргэлт айгүй чухал байдаг.
Гэтэл тэр цахим хүргэлтийн чи эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх хөлбөр бол тэр очих гэж байгаа хаяг тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Хүн болгоо хаягтай. Тэгэл одоо төр засагтай харьцаж байгаа, аж ахуй нэгжтэй харьцаж байгаа хувь хүмүүс, өрх гэрүүд бүгдээрээ нэг өөр ингэсэн тогтсон хаягтай байхад бол тэр одоо хүргэлтийн үйлчлэгээ, таксины үйлчлэгээ, аж ахуй нэгжүүдийн бараа таталт энэ болгон одоо тийм зөв одоо явах хэрэгтэй байсан юм байна л да. Тэгээд тэр нэгдсэн стандартын хувьд заашгүй хотод биш үйлдвэр үйлчлэгээний газрууд ийм байх ёстой, замын тэмдэглэгээ ийм байх ёстой, цэцэрлэгийн орчинд ийм тэмдэглэгээ байх ёстой, цэцэрлэгийн орчинд одоо тэдэн ширхэг мод тарьсан байх ёстой, нөгөө хурдан машины зам тэдэн метрээс зайтай барих ёстой. Тэр гэдэг нөгөө бензин түгээрийн газар нөгөө тэг нөгөө бас стандарттай байдаг шүү. Яг тэр шиг стандартууд л байдгийг. Уг нь бол байгаа. Тэрийг хэр зэрэг мөрдөөд яг тэр тухайн шинэ одоо барилга байгууламжийг ашиглалтанд авах улсын комисс гэж байдаг. Улсын комиссийн одоо яг тэрийг мөрддөг юм уу гэдэг нь айгүй тодорхой биш байгаа юм л да. Тэгэхээр энэ төр нөгөө түрүүний миний хэлээд байдаг 3 дугаар манай хотыг одоо тийм гоё хот болгож хөгжүүлэхэд саад болоод байгаа юм бол нөгөө менежмент дотроо хувийн одоо эрх ашгийг одоо хотын эрх ашгаас илүү дээр тавьсан тийм одоо үйл хөдлөлүүд өөрөөр хэлбэл авилгалч гэдэг юм уу те одоо хариуцлахгүй байдлаар тэр бол энэ хотыг ийм байдалд оруулсан байхаа л гэж бодож байгаа. Стандартууд нь байдгийн. Замынх, хүүхдийн цэцэрлэгийнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн юу нөгөө зам, үйлчилгээ, замын тэмдэглэгээ, гэрлийн өндөр, гудамжны гэрлийн гэр хорооллын гудамжны гэрлийн өндөр хэдэн ширхэг байх ёстой, хэдэн метр байх ёстой гэдэг уг нь гарцсан байдیں۔ Улсын стандартны хэмжилтэн газар гэдэг чинь нөгөө тэр хамгийн түрүүнд бол нөгөө хотчлолттой хүмүүсийн эрүүл ахгүй аюулгүй байдалтай холбоотой тэр стандартуудыг хамгийн түрүү хийцэн байт юм л да. Гол нь тэрийг л мөрдүүлээгүй байх гэж би бодоод байна. Манай Монгол улсын их сургууль чи одоо 20-од мянган оюутнуудтай идэвхтэй яг хичээл аваад семестр болгонд суралцдаг 18 мянган оюутнуудтай 2000 нөгөө чөлөө энтер авсан байдаг шүү дээ. Цэрэгт явсан, гадаад хэлний бэлтгэлд явсан ч гэдэг юм. Бүгд гаргасан одоо биеийн өвчтэй байгаа гэдэг. Тэгээ нэг 18 мянган оюутнууд бол идэвхтэй сурж байгаа. Тэгээд нэг 750 мянган яг бүтэн цагаар ажилладаг багш, нэг 250 орчим мянган хагас цагаар ажилладаг багш. Тэгээ мянгад багш. Тэгээд 650 одоо аж ахуйн одоо захиргааны ажилчид байна л да. Тэгэд одоо ингээд энэ том байгууллага болоо хамгийн гол одоо гарцуул оюутнууд байгаа, чанартай оюутнууд. Чанартай оюутнуудыг бэлтгэх хамгийн том орцуул би одоо нэг үйлдвэрлэлийн функцээр яриад байна л да. Хамгийн том орцуул сургалтын хөтөлбөр байна. Сургалтын хөтөлбөрийн шинжилгээг бол 2014 он, 15 он, 16 онд бол бакалаврын болон магистр доктор ингээд шатараалаад том явсан байна. За тэрэн дээр бол яасан бэ гэхээр нэлийн том өөрчлөлт орсон. Тэгээд за хичээл болгоны одоо хөтөлбөрийг бол яг өгөхлөөр бүр 3 шинэ мэрэгжил одоо шинэ анги нээх, шинэ хөтөлбөр нээх энтрийг бол зүгээр нэг тэнхимийн эрхлэгч нар шийддэг байсан урд 2014 оноос. Тэгэл тэнхимийн эрхлэгч нэг шинэ багш ирэл те. Би тийм хичээлээр хамгаалж ирсэн. PhD одоо те хотын зохион байгуулалтаар газар зүйн хотын зохион байгуулалт. Одоо хотын зохион байгуулалт гэсэн тийм анги нэнэ гэл те. Тэгэхээр за наад ч өстой гоё юм байна гэдээ одоо ингээд тэгдэг. Тэгээ нээчдэг байсан. Одоо тэхэ болсон 2013 14 оны хөтөлбөрийн өөрчлөлтөөс хойш яасан бэ гэхээр Монгол улсын их сургууль сургалтын хөтөлбөрийн 3 хорон ажид 3 төвшөнд. Өөрөөр хэл манай тэнхэн болгон хөтөлбөрийн хороотой. Тэгээ хөтөлбөрийн хоронд ихэвчлэн PhD хамгаалцсан, докторийн зэрэг хамгаалцсан нэлийн туршлагатай профессор багш нар ихэвчлэн орно. За тэгээд ингээд хөтөлбөрийн хороотой тэнхэн болгон. Тэгээд тэнхмүүд бол хичээлийнхээ хөтөлбөрт оруулах өөрчлөлт одоо ийм шинэ сурагч гараад ирсэн байна. Энэ сурагчийг энэ хичээлд оруулъя. Эсвэл энэ хичээлийг ийм шинэ одоо сонгоны хичээл нээж гэдэг юм уу тийм ээ. Энэ болгоныгоо тэнхэн ингээд шийдээд тэгээд тэнхмийн хурлын протокол одоо хөтөлбөрийн хорооныхны одоо хурлын протоколоор дэмжигдсэн тохиолдолд сургуулиуд руу явуулна. Манайх чинь 5 сургуультай шүү дээ. Бизнесийн сургууль, хуулийн сургууль, олон улсын нийтийн удирдлагын сургууль, тэгээд шинжилгээ ухааны сургууль, тэгээд хэрэглээний шинжилгээ ухааны инженерчлэлийн сургууль гэх 5 сургуультай. Ингээд 5 сургуулийн захиргаалууга тэнхүүд нь явуулна, хариалагдах сургууль руу. Манайх бол шинжилгээ ухааны сургууль руу хариалагддаг. Шинжилгээ ухааны сургууль руу явуулна. Шинжилгээ ухааны сургууль нь өөрөө том хөтөлбөрийн хороотой байна. Бүр ингээд айгу том. За тэгээд шинжилгээ ухааны сургуулийн хөтөлбөрийн хороогоор орно. Тэгээд тэр хөтөлбөрийн хороон дээр болохоор гол нь болохоор яг үлээр
зөвхөн эдийн засгаас ирсэн биш, тэн дээр чинь бол яг биологи, физик тэгэл антрополог, социолог энтергээд тэр олон хөтөлбөрүүд одоо ингээд профессорууд орж ирнэ. Тэгээд тэд нар ингээд шинэ хөтөлбөрийг, шинэ хичээлийг ингээд харж яснаа энэ ч их зүгээр юм байна. Энэ дээр ийм саналтай байна. Энийг нэг жоох манай салбар хоорондын ийм эрдэмтэд ажиллаж байгаа эднэртэй хамтраад энийг сайжруулах хэрэгтэй гэдэг ингээд бүр ингээд сайн болгож шигшиж одоо сайжруулж байгаа. Тэгээд зарим нь дэмжин, зарим нь дэмжихгүй батгалцсан хариу өгнө. Одоо энийг бол жишээлбэл одоо яг чухал мэрэгжил бай гэж бодъё л та. Тэгэхээр тэрүүгээр ажлын байр байхгүй гэж бол өсөд гардлаа гэхэд тийм ажлын байрны эрэлт манай Монгол улсад байхгүй байна гэдэг хөтөлбөрийн хороо тогтоовол тэр хөтөлбөр дэмжигдэхгүй. Жишээл одоо манайх бол жишээл одоо эдийн засаг дээр ийм хөтөлбөр нэ гэж бодъё л та. Одоо хотчлтын эдийн засаг гэсэн тийм бүхэл бүтэн хүн бэлддэг тийм хөтөлбөр нэ гэхээр үгүй эдийн засгаар яваад хотчлтын эдийн засаг илүү үтсэн тийм хүнийг бэлдсэн дээрээ гэдэг татгалзах жишээтэй. За тэгээ сургуулийн хөтөлбөрийн хороо тэгээ дэмжижүүл манайхан хөтөлбөрийн ерөнхий хороо гэдэг Монгол Улсын их сургуулийн бүр хамгийн уртаа байрдаг шилдэг профессорууд нь орсон 20 профессорууд орсон хөтөлбөрийн ерөнхий хороо гэж байна. Одоо Монгол Улсын их сургууль даяар. Тэд нар бол хамгийн томоор хардаг хүмүүс. Одоо энэ эх 10 жилд Монголын эдийн засаг нийгэмд ямар мэрэгчлэлтэн чухал хэрэгтэй байна вэ? Монгол Улсын их сургуулийн багш сургалтын тоног төхөөрөмж лаборатори энэ болгон чи юугаараа давуу болоод энийг бэлдэж чадах уу? Эсвэл бэлдэж чадахгүй юу? Бид нар очил одоо нөгөө тэгээд тэрийг харж чаддаг тийм нөгөө профессорууд нь тэрийг нөгөө зөвшөөрлөв. Тэгээд тэрийг дэмжигдээд явбал тэгээд нөгөө хөтөлбөрийн ерөнхий хороогоор дэмжигдвэл тэгээд сургалтын одоо нөгөө тэр хөтөлбөр дэмжигдэж явдаг одоо шинээр нэгдэж явдаг гэсэн. Нэлээд тийм шалгуураар шүүлтүүрээр явж байгаа гэдгийг. Би болохоор сүүлийн одоо 4-5 жилд 2 шинэ хичээл эдийн засгийн тэнхимдээ бол шинээр одоо боловсруулж заажаад нэг нь боловсролын эдийн засаг нөгөөх нь гендер эдийн засаг гэдэг. Тэгээ хоёулаа магистр докторийн түвшинд заагдсан. Тэгээ бол яг үгээр боловсрол гэдэг айгүй том одоо салбар байна шүү дээ. Тэгээ одоо боловсролыг одоо хүмүүс одоо манай энэ сонсогчид бол мэдж байгаа бүгдээрээ боловсролын системээр дамжсан. Хүн болгон бол боловсролыг мэддэг гэж үздэг байхгүй. Бүгдээрээ сурагч байсан, оюутан байсан учраас хүн болгонд хэлэх одоо тийм жажмент, үзэл бодол бүгд юм байгаа. Гэтэл боловсрол гэдэг том зах зээл тэр салбарыг эдийн засгийн талаас нь үнэлж дүгндэг, хэмждэг тийм салбарын одоо тэр хичээлийг боловсролын эдийн засаг гэж нэрлэдэг. Тэгээ энийг заавал манай Монгол улсын боловсролын бодлогыг хэрэгжүүлэх, ирээдүйд хэрэгжүүлэх хүмүүс магистр докторийн тэр оюутнууд илүү их тийм бас жоохон өөр өнцгөөс эдийн засгийн талаас нь авч харддаг, зардал үр ашигын шинжилгээ хийж чаддаг тийм хүмүүс гарах юм байна да гэж тэгээ чигээр хийгээд тэгээ тэр хичээлийг одоо ингээд санал болгоод тэгээ 3 шатны хөтөлбөрийнхөө ороогоор ороод дэмжигдээд тэгээ одоо санал болгоод одоо зааж явах жишээтэй. Тэгэхээр ингээ хөтөлбөр гэдэг бол таны асуусан айгу чухал. Монгол Улсын их сургуулийн хамгийн чухал бол хөтөлбөрүүд байна. Энэ хөтөлбөрүүдтэй маш их хайрлаж, сайжруулж одоо ингэж химжиж, үнэлж шинтер явж идэг. Зарим одоо хичээлүүд байна. Айгу хэрэгтэй гэдэг ингээд санал болгодог. Тэгээ оюутнууд сонгодог. Манайх ч оюутнууд өөрсдөө сонгодог шүү дээ. Оюутнууд сонгодгүй хичээлийг бол ер нь тэгээд сүүлийн 5 жил ингээд хичээлийн жилд сонгогдохгүй байгаа хичээлийг бол ер нь хөтөлбөрөөс тэр тэнхимийн хөтөлбөрийн одоо бүтцээс хасах санал энэ оруулж болох жишээтэй. Тэгэхээр маш их энэ хүн нэмэх хүч хасдаг, сайжруулдаг тийм байна гэсэн. Оюутан хүмүүс сурагчид та нар бүгдээ мэдчихэж байгаа. Боловсролын системээр бүгдээрээ дамжсан. Хөтөлбөр л сайн байвал, хөтөлбөрт орсон тэр хичээлүүдийн уялдаа холбоо сайн байвал тэр оюутнууд чинь сүлд нь үлддэг байхгүй. Одоо ингээд оюутнууд жишээлбэл юуны санхүүгийн тэнхимийн одоо санхүүгийн анги төгссөн оюутнууд сүлд нь ажил дээр гараад арилжааны банкуд нөгөө арилжааны банкуд болон хөрөнгийн бирж гэл те үнэс цаасны зах зээл дээр ажилладаг энэ том мэрэгчлэнгүүд болохоор тэд нар тэгдэг. Яна отгоо гшин нөгөө хугацааны цуваа time series econometrics айгүй хэрэгтэй байна. Time series econometrics биднийг яагаад заа хүн бэ гэж байна. Тэр чинь тэр үеийнх нь хөтөлбөр 1900 оны сүүлээр те бас манай Монгол Улсын их сургууль хөтөлбөр шинжилсэн. Тэгээ 2000 онууд төгсөн оюутнууд гэж ярьж байгаа юм л та. Тэд нар санал болгодгүй байсан байхгүй юу? Одоо бол
эконометриксийн хичээлийг хугацааны цуваа хичээл энэ төрийг бол яг хөглөө их сургуулийн 18,000 оюутан сонгож болно. Яагаад тэгэхээр тэднэрт 15 багц цаг өгсөн байдаг хөө чөлөөт сонголт гээд бакалаврт. Тэгээ 15 багц цаг гэдэг чинь 3 багц цагаар бол 5 хичээл. 5 хичээлд аль ч хичээлийг сонгож бол Монгол Улсын их сургуулийн санд болгож байгаа тэр олон мянган хичээлээс. Жишээл одоо юуны хүүхд вэ л да бизнес сурж байгаа маркетингийн анги сурж байгаа хүүхд. Тэгэхэд 15 кредитээр хуулийн сургуулиас 5 одоо бизнестэй холбоотой хуулийн сургууль эргэцэн хичээл авчиж бол. Тэгэхээр тэр хүн чинь эргэцэн маш сайн мэдлэгтэй гарч байгаа. Маркетингийнх мөртлөө ингэж төгтөгдөг бүх юм мэдчихдэг. Тэгэхээр одоо тийм боломжийг олгодог жишээтэй. Тэгэхээр хөтөлбөрөөл одоо ингэ сайжруулах гал яваа юм л да. Нэг жоохон Монгол Улсын их сургуулийг жоо магтсандуу тийм подкаст ярьж байгаа юу. Гэхдээ энийг хийх гэж бас нэлээд зовж байгаа юм бид нар. Одоо дахиад сайжруулаад явж байгаа. Хөтөлбөрийн хорооны ажиллах журамтай, хөтөлбөрийн хороонд ажилладаг багш нарын хүлээг хариуцлагын үүрэг журамтай нэлээд л гайгүй цэгцрээ явж байгаа. Улам сайн цэгцрэх байхаа л гэж найдаж байгаа шүү. Би нэг тиймэрхүү ажил хийсэн нөгөө дарах зэрэг байх та. Тэгээ одоо тэднийг овоо цэгцэрсний нараад болоод одоо ингээ сайхан багшаа хийгээд аюу сайхан явж байна. Энэ бид нар энэ хүлээгээг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө энийг бид нар эдийн засаг нь шок гэж нэрлэдэг. Одоо тий хүлээгдэж байгаагүй. Тэгтээ болцсохгүй. Тийм том эрсдэл, тийм шок боллоо л да. Зөвхөн манай Монгол улсад биш нөгөө хамгийн гол худалдааны түнш болох хятад улсад. Тэгэхээр энэ гурван төвшөнд, ер нь дөрвөн төвшөнд аюу том нөлөөлөл. Нэгдүгээр төсвийн одоо улсын түвшинд төсөв гэдэг юм аа. Тэгэхээр нэг сар л одоо бид нар одоо нүүрсээ экспортлж чадахгүй ингээд зогсож байгаа юм чинь. Тэгэхэд бол одоо жишээлбэл 2020 он гэхэд 46 сая тонн одоо нэг нүүрс гаргана гэж байгаа. Ингээд гэтэл одоо ингээд нэг сар тоохоор нэг 4.6 ч юм уу тийм одоо сая тонн нүүрсээ гаргаж чадахгүй бол ойролцоогоор ингээд нэг $75 нэг тонныг ингээд зарж байгаа үнээр нь хамгийн багаар нь ингээд бодоход бол $260 сая нэг сард алдчихна гэсэн. 260 сая гэдэг чинь 260-ын арталт 6 тэг байж байгаа шүү дээ доллараар. Тэрийг 2700 тий 50 төгрөгөөр үржүүлэхээр ямар их мөнгө гарах вэ тий? Тэр мөнгө төсөвт орж ирэхгүй юм а гэсэн. Тэр тийм их мөнгө одоо ингээд төсвийн одоо орлого алдагт нөгөө тасалдахаа нөгөө төсвийн орлогоор чинь бид нар бол яах вэ гэхээр нөгөө тэр юунаас авч ирсэн одоо 260 сая долларын одоо борлуулалтаас авсан ашигын одоо 10% гэхэд чинь 26 сая доллар тий 26 сая долларын одоо тэр төсвийн авдагтал ингээд төсөвт учирч байна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг цэцэрлэг, сургууль, нийгмийн одоо нэг халамж үйлчилгээний одоо мөнгүүд тэр болгоо ингээд тасалдах тийм аюул гарч ина гэсэн. Угаасаа энэ төсөв чинь 2020 оны төсвийг 2 их 80-аар одоо ингээд тасалдсан алдагталтай баталсан байгаа. 2 их 80 гэдэг чинь одоо 2 гэсэн тооны ард 6 12 тэг байна гэсэн үг шүү дээ. Тийм их мөнгөөр одоо бид тасалдсан нөгөө төсвийн алдагталтай бол. Тэгэхээр төсвийн алдагталтай төсвийн орлого орж ирэхгүй. Төрийн одоо энэ одоо халамж үйлчилгээний мөнгө төгрөг тасалдах ч юм уу тийм хэцүү байдал орно гэсэн. За хоёрдугаар төвшөнд бол аж ахуй нэгжүүд нөгөө Монгол улсын эдийн засгийг авч явдаг нөгөө дотоодын нийтээгдэхүүний 60-70%-ийг бүрдүүлдэг аж ахуй нэгжүүдийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа зогсон. Ялангуяа 2-3 сар чи юу гэсэн үг гэхээр нөгөө хаврын хамгийн эд үеийн бизнес эхлэх үеийн хамгийн хөл хөдөлгөөнтэй нөгөө бараагаа татдаг хамаг одоо түүхий татдаг тэр үеүүд нь ингээд хэцүү байдалд орвол эн чи юу гэсэн гэхээр аж ахуй нэгжүүдийн нөгөө тийм энгийн жирийн одоо тэр тогтмол явуулчихсан үйл ажиллагаа жоохон доголдох. Тийм учраас бол үйлдвэрлэлийн хэмжээ буурах, тэр улирал гаргах гэжсэн үйлдвэрлэлийн хэмжээ буурах. Тэрнээс болоод дахиад нөгөө төсөвт орох хэрэгтэй байсан татварын алдагдал гарч ирнэ л гэсэн. 3-р төвшөнд бол өрх гэрүүд байна. Өрх гэрүүд бол яг үгсээр өрх гэрүүд бол нөгөө энэ 2 сар 3 сард нэг хийх бүтээх гэжсэн төлөвлөж ирсэн айгүй олон юм зогсноо гэсэн үг. За хувь хүмүүс байна. Яг цалин тэтгэвэр одоо тэтгэмжийн төр бол зогсохгүй л дээ. Тэр орлого нь бол яг орж ирнэ гэж бодож байгаа. Хувь хүний хувьд одоо энэ бизнесийн, боловсролын одоо энэ бүх үйл ажиллагаа, үйлчлэгээний үйл ажиллагаа зогсохоор хувь хүмүүсийн хувьд ч гэсэн
нөгөө тэр жилд төлөвлөжсэн тэр төлөвлөгөө ингээд өөрчлөгдөх шоконд ороод тэр нь биелэхгүй байх цаг хугацаа алдах ч гэдэг юм уу. Тийм эдийн засгийн том өөрчлөлтүүд орж ирнэ л дээ. Тэгэхээр энэс яаж гарах уу гэхээр нөгөө улс орон, эдийн засаг, тэгээд аж ахуй нэгжүүд, өрх гэрүүд гуруулаа энэ том энэ гурван одоо эдийн засгийн гурван том тоглогч чинь төвшин болгондоо тийм нөгөө эрсдлийг даван туулдаг, одоо даван гардаг өөрийн гэсэн нэг тийм төлөвлөгөө, өөрийн гэсэн нэг бодол, өөрийн гэсэн стратегтэй байдаг байх юм л дээ. Тэгээ энэ сүүлийн одоо жилүүдэд бид нар энэ стратегийг хийж чаддаг болсон уу? Нөгөө төсвийн хүрээнд, засгийн газрын хүрээнд, аж ахуй нэгжүүдийн хүрээнд, олон байгууллагуудын хүрээнд, айл гэрийн хүрээнд тийм ээ. Айл гэрүүд одоо яаж ил бушуугаш маск худалдаж авч байгаа шүү дээ тийм ээ. Гар хариуцах материал худалдаж авч байна. Гурил тутайгаа нөөцөлж авч байна гэдэг. Энэ бүх юм чинь энэ одоо нэг зөв юм үйлдэлүүд хийж чадчихвэл энэ халдварт өвчнийг маш одоо тийм сайн давж гарах байх л гэж бодож байна. Тэгэхээр би нөгөө өөрөө эдийн засагч хүн болохоор ингээ хараад тахад одоо нөгөө англи хэлэнд байд юм л да. Every cloud has a silver lining гэж ярьдаг. Одоо муу юм болгоно, муу юм тохиолдож гэсэн тэр бол сайн талтай байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг хөөхлөөр одоо коронавирус гэдэг нэг хэцүү юмнаас болоод Монгол хүмүүс бол яг хөөхлөөр аж ахуй нэгжүүд за одоо ийм янз бүрийн одоо шок орж ирвэл засгийн газар яах ёстой вэ? Аж ахуй нэгжүүд манай компани яаж явах ёстой юм? Цахим үйл ажиллагаагаа их сайн хийх ёстой юм байна. Цахим борлуулалт, цахим одоо тийм ээ хүргэлт энтрээ сайн хийдэг байх ёстой юм байна гэдэг. Өрх гэрүүд хувь хүмүүс болохоор хувийн ариун цэвэр сайн сахих ёстой юм байна. Гараа сайн угааж явах ёстой юм байна. Амдын хаац дандаа зүүж явах ёстой юм байна гэдэг юм уу тийм. Энэ болгоныг ойлгож авсан айгуу тийм том сургамжтай их тийм том чухал юм боллоо л гэж би бодож байна л да. Одоо Монгол Улсын их сургуулийг харъя. Одоо 2 сарын 2-наас эхлээл 2 сарын 3-наас эхлээл 3 сарын 30 хүртэл бид нар бол яг хөвлөр нөгөө ихтэй сургуулиудын 10 жилийн сургуулиудын тэгээд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг хаацсан байгаа учраас цахимаар хичээл явуулж байна шүү дээ. Одоо 1000 багш цахим хичээл хийж байна. Энээс өмнө энийг харцсан байсан сургуулиуд байна. Шүтээс байна. Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль байна. Санхүү эдийн засгийн сургууль байна. МӨБЭС байна. Энтергээд сургуулиуд бол Монгол Улсын их сургууль бүгдээр эхлээд нөгөө ингээд нөгөө цахим сургалтанд аягүй сайн хийцсэн байсан байгаа байхгүй юу. Гэхдээ 100% нь бол биш. Одоо энэ байдал юу бид нар коронавирус гэдэг энэ хэцүү байдлыг бид нарт юу гэж ойлгуулж байгаа гэхээр боловсролын төвшөнд хүртэл одоо яг хөлөр цахим сургалт хийх хэрэгтэй юм байна. Цахим сургалтыг хүргэх хэрэгтэй байна гэдэг. Хувь хүмүүсийн хувьд, ээж аав нарын хувьд, хүүхдүүдийн хувьд, суралцагчдын хувьд, бүх шатны суралцагчдын хувьд цахимаар суралцсан гэдэг чинь ийм юм байд юм байна. Зүгээр тэгэл мэдэж авч байгаа сурж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө муу юмны цаанаас бас яг нэг тийм сайн үр дүн гарч ил байна л да. Тэгээд тийм л үр дүнтэй байна уу даа л гэж харж байгаа. За тэгвэл подкаст ингээд дуусч байгаа юм байна. Ярилцлаа. Энэ миний одоо 2185 дахь алхам байлаа. Тэгээд My Step гэдэг энэ подкастэнд оролцсонд их баяртай байна. Ер нь хүн болгоно л алхамаар л урагшилж яадаг шүү дээ тий. Хүн анх хөлд ороод тэгэл алхамаар явал одоо энэ насныг наслахтай ичнэж алхсан байгаа юм билээ тий. Алхах болгондоо л одоо нэг сургамж авдаг. Нэг давж явдаг. Тийм амьдралыг л бид нар туулж явж байна. Тийм учраас бол подкастын хамт олон бас My Step подкастын бол сонирхолтой хүмүүстэй бас ярилцаж сайхан мэдээлэл бусдад хүргэждэг. Тийм ажлаа сайн үргэлжлүүлж энэ алхмаа сайн хийгээсэй гэж бодож байна. Подкаст сонсож байгаа хүмүүс бол алхам бүр утга учиртай. Алхам бүр зоригтой. Тэг үр дүнтэй. Тийм л байгаас хүн болгоны хувьд л гэж бодож байна да. За баярлалаа.